бэрхэн. За тэгэхээр гişүн өнөөдөр өргөдлийн байнгын бас хуралдлаа. За төсвийн 3 дахь хэлэлцүүлэг бас бүх байнгын дээр үргэлжилж байгаа энэ цаг үед гişүүдийн зүгээс гаргаж байгаа зарчмын зүгөөтэй санал дээр бас олон нийтийн анхаарал хандуулж байна. Таны хувьд сая өргөдлийн байнгын дээр бас зарчмын зүгөөтэй саналаа оруулаад дэмжигдсэн байна лээ. Тэгэхээр энэ тал дээр мэдээлэл өгөөч. За баярлалаа. Тийм зарчмын зөрүүтэй санал чи манай улсын хурлын гишүүдийн хувьд ганц төсөвтөр одоо саналаа хэлж үнэхээр төсвийг баталдаг, одоо төсвийг мэддэг гэдэг нь ганцхан удаа жилд тохиолддог энэ одоо нэг бодлын баяртай нөгөө бодлын их завгүй стресстэй үе. Яагаад стресстэй гэхээр чи нөгөө засаг бас бүх одоо салбараас те төсвийг хурааж аваад тэгэл ер нь л завгүй ажиллаж байгаа 7 сараас ялангуяа сангийн яамн дээр ажиллаж байгаа мэрэгчлэлтүнгүүд тэгээд энэ төрийн албаныхныг бол бид нар битүү үеинд үйж ш өдөр чинь те тэгээд ингээ ороод ирсэн төсөв дээр нь улсын хурлын гишүүд хараад өөрийнхөө нүдээр харж дүгнээд за ийм төсөв дээр нь бид нар одоо энийг танаад за энийг нэмж оруулъя. Тэр энэ тест нэг ноо байгаа гэдэг шиг энэ дэр гол асуудал болчиход байгаа байхгүй зангилаа. Юу гэхээр чинь нэгэнд ороод ирсэн төсвөөс хин нэгнээс нь хасгаар заавал хин нэг нь их л unhappy буюу их одоо ажиргалтай биш л байна да ер нь бодоход те. Тэгэхээр чин заавал тэр ингээ боогоод бүү юм болоод ороод ирсэн төсвөөс нь хэсгийг аваад тэгээд энэ дээр оруулъя гэд оруулж ирж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар зарим талдаа сайн боловч нөгөө талдаа бас тийм сайн биш асуудлууд гарч ирнэ мэдээллийн хувьд тийхтэй. Ер нь төсөв гэдгийг том зургаар нь харах юм бол энэ чинь айгүй том уялдаа холбоотой юм багхгүй. Энд чинь бид нар макро микро эдийн засгааж бодох хэрэгтэй те. Нэг хэсгийг нэмээд нөгөө хасгыг хасаад ингээ явчихаар зэрэг ямар бид нар ингээд мисаслаар болвол те зайшгүй эргэтэн болгон хүний биед хэрэгтэй байтал чинь яахрахгүй одоо нэг юм тас татаж хаяад те нөгөө тал руу нь оруулчихж байгаа юм шигээр ийм бас сэтгэл төрүүлж болохгүй байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо маш болгоомжтой олон талын оролцоог хангаж хийх ёстой ажил. Тэгвэл за энэ удаа яасан бэ гэхээр байнгын одоо өргөдлийн байнгын хороо дээр бараг 4 одоо 7 хоногийн өмнө ер нь эмч эмнэлгийн ажилчид тэгээд багш тэтгэврийг нэмье гэдэг өргөдөл орж ирсэн. Эмч багш нарын цалин нэмье гэдэг асуудал нь яасан бэ гэхээр 18-аас бараг те 80 настай бүх хүмүүс аймаг хот тус болгоноос тэгээд дундаж насны 35 насны хүмүүс 30 эд мянган хүний өргөдөл واخгүй. Ороод тэр өргөдлийн байнгын хороон дээр нэгдүгürt эрүүл мэнд те одоо сая ярьлаа те багш нар тэгээд тэтгэвэр. За тэгэнгүүт өргөдлийн байнгын хороогоо тэрийг дэмжицсэн. За тэр нь бараг сарын өмнө болсон явдал. Энэ засгийн газар болохоор чинь яг хүний хөгжил гэдэг мега төсөл бидний хамгийн том төсөл болно гэж ерөнхий сайд зандаа шатаргатай дарга хэлсэн. Энэ дэр бид нар одоо гişүүд их баяртай хүлээж авсан байхгүй. За тэгэхээр чинь боловсрал эрүүл мэнд заашгүй тавигдчих. Ингээд тал талаасаа нэгдүгürt ингээд заашгүй оролцох шаардлагатай асуудлууд байсан. 3 дугаарт бид нэр одоо эмч эмнэлгийн ажилт би нөгөө эрүүл мэндийн төлөөлөл учраас багш зайлшгүй шаардлагатай тэтгэвэр зайлшгүй шаардлагатай өргөдлийн байнгын ороо энэ дэр буюу ерөн гişүүд санал нэгдээд байгаа байхгүй. Тэгвэл би яг нөгөө өөрийнхөө л буюу одоо салбараа ярих юм бол эмч эмнэлгийн ажилчдын цалин за эмч нарын цалинд гэхээр чинь 1.5 сая явцаа тийм үү. Сувилагч гэхээр чинь за 1.5 арай хөрөхгүй 1.4-өөс 5. Эмч 1.5-аас 1.6 сая үндсэн цалин ярьж байгаа шүү. Асрагч гэхээр 900 мянга хөрөхтэй гүтэй юм. Энэ цалин дээр нөгөө одоо салбараас оруулж байгаа эхлээд 10% нэмье гэж оруулж ирсэн те нэг баах юм болсны дараа. За тэрний дараа одоо нөгөө эмчнэр гадагшаа гараад суулт мул зарсны дараа за 15 гэж нэг ярьсан те. Ингээд энэ 10-15%-ийн нэг 150-аас 190 мянга нэмснээрээ нөгөө эмч эмнэлгийн ажилчдын цалин хангалттай хэмжээнд хүрэхгүй байна. Тэгээ зээлс зээлийн хооронд амьдрдаг нь хിവэрэ байгаад байна. Нойр хоолгууд 8-16 гэж ажилтдаг байхгүй. 8 цаг өдөр ажиллал 16 цаг нь дараач маргааш ночин гутаа бүтэн ажиллал нойргүй онол амраал дараа нь дахиад ингээл бүтэн тэгж жил энэ төр ажиллал. Би одоо өөр асрагч байсан. Нэг жил тэгж ажиллаж байсан. Ангаахт чинь тийм байсан юм чи. Тэгэд ингэж ажиллан за дээрээс нь чинь тэгэл мессажл брууд тэгэл яаралтай түргэн тусламж байнгын яаралтай хурдан шийдвэр хүний аян хаврах асуудал дээр ингэж нөгөө ар гэрдээ санаа зовхгүйгээр амьдрах тэр боломжийг гаргахын тулд 3 сая муу 3.5 саяд хүрэх чаал гэдэг асуудал яригдчих байгаа байхгүй юу. Ер нь бол түүнээс биш энэ дэр одоо уул нь мэдээж ингээд урт удаан хугацаагаар ингээд бодлогоо оруулж ирээч би сүүлийн 1 жил сайдаас нь үл хамааран эрүүл мэндийн яамруу энийг л ярьж байгаа юм. Үр ашгийг яаж дийшлүүлэх юм? Яагаад орлого гэхээр зөвхөн out of pocket яриад байгаа юм бэ? Та нар бусад орлогоо яагаач? Яагаад энэ импортын асуудлуудаа хомохгүй байгаа юм бэ те? Энэ үр ашгийг дайшруулахын тулд санхүүжилт ч хэрэгтэй байна те. За энэ агентлагуудад тусна гарах хэрэгтэй гэдэг бодлогын өвчнөө асуудлууд яригдсанаас яриад хийхдэггүй байгаа асуудлыг би жил ярьж байгаа байхгүй. Сүүлийн 3 сар ч юм биш ерөөсөө анх гişүн болсноосоо л хойш. Тэгэхээр энэ бүх одоо
туршлагаасаа гэхүүдээ те болсон үйл явдлаасаа хараад за бид нар бол ерөөсөө зарчмын зөрүүтэй саналаа оруулж ирэх юм байна. Оруулж ирэхдээ тодорхой хэмжээ буюу энэ удаа би 770 тэрбум төгрөгийг эмч эмнэлгийн ажилчдыг 50% хүргэе гэдгийг хаанаас гаргасан бэ гэхээр ерөөсөө л бид нар энэ нийт төсвийн ерөнхийлөн захирагч нараас 2%-ийг хасаад 2%. Тэгээд тэр мөнгөөрөө илүү гарсан мөнгөөрөө одоо эмч эмнэлгийн ажилчдын цалин нэмчихье гэдэг ийм асуудал гарсан. Тэгээд тэмжигдсэн их баяртай байгаа. Маш олон гишүүд дэмжсэн. Бас гишүүдтэй баярлалаа гэж хэлмээр байна. Гишүүдийн зүгээс бол одоо яг гишүүд бол нөгөө тойрогт парцелт асуудал бас байгаад байна тий. Хэдийгээр эмч багш нарын салин нэмье гэдэг зүйлийг аман дээр ярьдаг боловч байнгын орон дээр асуудал орж ирэх үед за манай тойрогт ийм зүйл байна дутагдж ингэж ингэж асуудал тавьдаг. Тэгэхээр энэ асуудал дээр юу нь яаж хандах юм бэ? Тий. За тэгэхээр яг гоё асуулт байна. Их гоё асуулт байна. Яг тийм баггүй. Одоо тойргийн гишүүдийн зовлон гэж бас байгаа шүү дээ, тий. Тэднэрт бид нарыг одоохондоо гэх юм уу да биднэрт нэг давуу тал байгаа нь чагсаалтар гэж оруулсан салбарын төлөөлөл гэж оруулж ирээд тойргийн зовлонгоос харьцангуй жоохон холдуулаад яг улс орны хэмжээнд том бодлогын асуудал руугаа орж ирээч гэсэн гол зорилго байхгүй. Тэгэх гэж энийг 126 болгосон. Тэгэх гэж салбарын чагсаалтын төлөөллүүдийг оруулж ирсэн. Тэгэх гэж одоо мэрэгжил мэдлэг яг бодлого буюу одоо ингэ зангидах чадвартай, ажиллах боломжтой хүмүүсийг оруулж ирсэн байхгүй. Тэгвэл улсын хурлын гишүүдтэй тэгснээрээ одоо тойргийн мөнгийг хасаад ч юм уу үгүйсгээд байхгүй болгоод байгаа юм байхгүй. Одоо жишээл миний одоо хүний хөгжил дээр одоо оруулж ирэх гэж байгаа санал дээр юу байгаа вэ гэхээр ийм мөнгө байгаа байхгүй. Нийт 2026 онд ганцхан жил цөмөрөө шинэ барилга эхлүүлэхгүй. Ганцхан жил 26 онд шинэ барилга эхлүүлэхгүй. Одоо баригдаж эхэлж байгаа, явагдаж байгаа бүх барилгууд үргэлжлүүлээд явна. Засвараа хийдгээрээ хийн. 2026 онд сургуулийг тооцохгүй. Яг бол партн дээр 3-4-лээ сууж байгаа хүмүүс байгаа багш нар гэл ингээ яриул те. За тэгээд тусгай нэг онцгой объектууд байгаа шүү те. Тэднэрийг бас ерөөсөө ингээ барилгыг бол хасахгүй. 26 онд бусад барилгыг хасахад улсын төсөв шүү. Би гадаад зээлч яриаггүй, юу ч яриаггүй. Тойргийг ч ярихгүйгээр одоо ерөөсөө улсын төсвүүдээр 401 тэрбум, 421 тэрбум гарч ирж байгаа байхгүй юу, тэ? Энийгээ төр зарим нь шүү, бүгдийн ч бас биш. За химнээд тэгээд одоо цөмөрөө энэ гарсан 303 тэрбум төгрөгөөрөө эрүүл мэнд тусламж үйлчилгээ. Одоо эрүүл мэнд ямар байгааг та надад хэлэхгүй мэдчихэ тэ. Очрон дэлдэхгүй байна. Эмч эмнэлгийн ажилчдынх нь одоо асуудалгүй байна. Одоо хувийн эмнэлгүүдийн бүх санхүүжилтийг бүгдийг зогсоочлоо. Эмүүдээ авч чадахгүй байна. Тэгэхээр зэрэг нөгөө ханган нийлүүлэн компаниуд нь өөрсдөө өрөнд орцсон. Өрөнд орчхороо зэрэг эргээд нөгөө ийм эмчнэртэй хангах системнүүд нь байхгүй нэгэд ингээд шатаараас ийм араа ийм асуудал үүсэж байгаа хөөх. Энд бүгдийг зогсоох нэг удаагийн л татаас юм да. Түүнээс том бодлогын асуудал бол ерөөсөө дэд бүтцээ янзлж эхлэх хэрэгтэй байхгүй тодорхойгоор. Энд одоо 2% гэдэг саналуудад та гаргаж штэ. Тэгэхээр яг одоо ингээд яг одоо төсвийн аль хэсгээс нас одоо жишээ зарим гишүүдийн зүгээс бол урсгал зардал дээрээс энийг авъя гэдэг зүйлийг хэлж байгаа. Нөгөөдөөр тухайлбалаад Эрдэнэт гишүүний зүгээс бол за боловсрал, эрүүл мэнд, гэр бүл одоо хөгжил, нийгэм хамгааллын яамны энэ гурван одоо онцгой энэ яамыг орхиод бусад одоо төсвийн ерөнхийлөн захирагч нараасаа ингээд хасаад явъя гэдэг байдлаар хэлж байна. Би бол ерөөсөө энд ийм хариулт байгаа. Бид нар үр ашиг ярих цаг болсон байхгүй. Одоо түүнээс биш ингээл зардлаа л яриад авах юм бол эзээч дийлдэхгүй байхгүй. Үнэндээ болтой дийлдэхгүй. Тэгэхээр үр ашигыг яаж гаргадаг вэ гэхээр одоо яг засаглалыг сайжруулах асуудал номер 1 болж байгаа. Эрүүл мэндийн байгууллагууд шүү, хувийн ч, хувьсгалын ч, хотын ч, хөдөөнийх ч хаанаас хамаарат, үл хамаарат эдний үр ашигыг сайжруулах буюу эдгээр эмнэлэгт бие даасан шийдвэрийг гаргах. Тэр нь яаж гаргах вэ гэхээр тухайн үеийн бүсийн ч юм уу, газрын ч юм уу, хотын ч юм уу эрүүл мэндийн одоо нийт assessment буюу хэрэгцээний юм гэж бай. Хэрэгцээний мэдээлэл судалгаа гэж бодохгүй. Энэ дээрээ үндэслээд за манай бүс, манай дүүрэг, манай эмнэлэг, манай амьгт тийм өвчлөл хамгийн өндөр байна. Ийм насваралт хамгийн их байна. Энийгээ зогсоогоод энийг үйлчлүүлээд явах юм бол бид нар эрүүл мэндийнхаа санхүүжилтийнхаа орлогыг ч нэмэгнэ, зарлагаач хасна, үр ашигаач сайжруулна, тэгснээр эмч эмнэлгийн ажилчдаач цалингаа ингэж нэмнэ гэдэг ийм механизм орж ирэх чухал байхгүй. Тэгэхээр тийшээ оруулахын тулд яах ёстой? Ярьлаа, хэллээ, боловсруулж өглөө бичлээ, засаг хөдлөхгүй байгаа учраас одоо автоматар гэж одоо бол автомат тэзэс буюу одоо 38 тэрбум төгрөг байгаа шүү дээ 26 оны тий. Тэрний бүх төсвийн ерөнхийлөн захирагчаас 2%-ийг ийм тэнцүү аваад тэгснээр тэд нар үр ашигаа сайжруулна. Саяын миний жишээл эмнэлэг дээр ирсэн жишээ шиг өөрчлөлтүүдийг гаргана. Тэгжээж ерөөсөө бид нар яаж нэхэр хамгийн гол хамгийн сандарч байгаа хамгийн тулцсан хоолой тулцсан байгаа асуудлаа шийдэх гэж байгаа. Түүнээс ч их гайхамшигтай үр дүнг гаргах
одоо шийдэл бас биш л байх л та. Ер нь энэ одоо таны гаргаж байгаа санал яг байнгын ороонд орол ингээд дэмжигдэж явж байна тийм. Цаашид чуулганаар одоо ороод явхад ер нь энэ хэр одоо байх боломжтой гэж харж байгаа. Тий, юу одоо гişүүд ч адилхан л нэгдүгürt хүмүүс байгаа тий. Тэгэхээр чин бүгд л гол ингээд асуудал хаана тулраад байгааг нэг бүрчл мэдж байгаа. Тэгээ гişүүд болгоны гэрт нь ямар нэгэн өвчтэй ч юм уу одоо асуудалтай эрүүл мэнд дээр холбоотой асуудал үүсэж байгаа газар хүн болгон байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөхцөлийг аягуулсаа ойлгож байгаа. Тийм учраас яах вэ гэхээр энэ гişүүдэд маш сайн тоймтой ойлголтыг зөв өгөөд тэгээд ер нь удаан хугацааны зорилго нь бол бид нарт зөвхөн цалин нэмэх ч юм уу зөвхөн гал унтраах ч юм уу асуудалтай тойрогш урт удаан хугацааны бодлого нь ийм юм аа. Одоо байгаа нөхцөл байдал дээр бол энийг л гаргаж тавихгүй бол бид нар бүх юм тасалтахад маш аюултай байна тий. Одоо гал алтхаа аюул гэж ярих үед болчиход байна шүү дээ. Төсөө ер нь дайжилж чадчихэв нү гэдэг асуудал байна л да. Одоо жишээлбэл гişүүд бол одоо сая багш нарын асуудал дээр ихэд ер нь бол одоо ингэ нэмэлээ ингээл одоо бид нар төсвийн хязгаартай барих хэрэгтэй гэдэг зүйлийг ярьжсэн боловч за яг одоо ингэ багш нар ажил хаял зарлаа тийм ингэ чагсаал цуглаа хийгээд ирэхэд за одоо бид нар 10-аас 20% нэмэлээ гаргаж өгье гэдэг ч юм уу. Ер нь тэгэхээр бас нөгөө боломжоо ер нь хэрэг бид нар бас ажиллаж байна. Яг зөв. Харин одоо наад асуудал чинь надад бас байгаа байхгүй. Одоо бид нар чинь ингээ нарийн задрааг бас харах боломжгүй орж ирж байгаа байхгүй төсвүүд чинь тий. За тэгээ тэрийг авъя гэ тим ингээд ороод ирэхээр биднэрт ирж байгаа хариултууд нь их тодорхой биш. Эсвэл ерөөсөө ингээд тэмээхээр ямаа гэдэг шиг хариултууд өгөх орж ирдэг байхгүй салбаруудаас зовлон тий. Тэгэхээр зэрэг бид нар одоо сая ярьж байгаа өөрөө чи яг хоёр дахь асуултаа чи уягдаж өгч байгаа байхгүй тий. Юу гэхээр зэрэг яхахгүй төсвийг үр ашигтай сайн зарцуулах тий. Тухай бүрд нь гинтийн шийдвэр, гинтийн surprise сайн бай муу гаргахгүй байх. Гуравдугаарт үр ашиг бас хэмнэлт гэдэг асуудлыг ярих цаг болцсон байхгүй. Хэмнэлттэй асуудал одоо бид нар жишээлбэл юун дээр асуудал тавигдах гэхээр яагаад маш үнэтэй одоо юу гэдэг нь олон улсын хурлаа бол яг олон улсын санхүүжилтээс орж ирж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч тэн чинь өөр юм зарцуулах боломжтой байхгүй. Яагаад Shangri-La, яагаад Blue Sky, яагаад том буудлууд дээр айгүй үнэтэй том хурлууд тэр нь одоо эрүүл мэндийн тухайч бай, тусламжигч бай, боловсролынч бай, үйл ажиллагааны тухай гараад байгаа юм бэ? Тэ яах гэж ийм зарлууд яваад байгаа юм бэ? Яагаад гол асуудал дээр явахгүй? Тэгснэ яагаад гинтхэн сувлал дээр мөнгө яваад байгаа юм? Эсвэл амралт дээр яагаад яваад байгаа? Яагаад өдрийн эмчилгээд массаж хийлгээд тариа хийлгэж явж ясна орой болохоор гараа явцдаг, паридэж маридэж явцдаг хүмүүс байж штэ нэмлэгүүд төр чинь тийм тохиолдол байгаа байхгүй зөндөө. Ийм асуудлуудыг хумаад тэгээд яахрахгүй зайшгүй шаардлагатай юмд нь хангалттай мөнгөний өгөөд болохгүй зайшгүй хаах ёстой юмнуудыг хаагаад явна. Одоо энэ ингэснээр миний бодлоор засаг яг толгоогоо ажилуулж нэрэн гэсэн бодлого дээр ажиллаж эхлэх байхгүй. Түүнээс биш хамгийн залхуу, хамгийн амархан, хамгийн хурдан, хамгийн эрэгтэйхэн халаас руу орсон шийдвэрлэлөө явмааргүй байл гэдгийг ярмаар ах юм. Эрүүл мэндийн салбарын бас нэг тулгымцсан асуудал эрүүл мэндийн даатгал тий одоо эрүүл мэндийн даатгалын санхүүжилт зогссон, хэмжлэгээ зогссон байна гэдэг. Энийг ер нь бол сайжруулахын тулд яг ямар ажил хийх ёстой болоо одоо бодлого боловсруулж байгаа нь ажил. Тэр хонд ер нь эрүүл мэндийн салбар дээр За нэг асуултаар явъя те. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэж байгаа тийм үү. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өөрөө нэг 200 гаруй хүнтэй. Тэнд одоо маш сайн мэрэгжлийн баг бас байх зайлшгүй шаардлага байгаа бох те. Эрүүл мэндийн финанс, бизнес администрашн, санхүүжилт, эрүүл одоо эмчилгээ ангаах, эрүүл мэндийн тогтолцоо эдгээрийг бүгдийг те эдгээрийг яасан нэгдүгürt. Тэрийг яахааргүй эрүүл мэндийн яамнаас бүтэн салгах хэрэгтэй гэж би бодож байна. Агентлаг гэж доор нь байх албагүй. Энийг бүр жилийн өмнө л одоо нөө эмнэлэг тусламжийн хуулийн дээр л бид нар анх ярьж ирсэн юм баггүй. За нэгдүгürt, хоёрдугаарт юу эмийн агентлаг гэж бас байгаа те. Бас эрүүл мэндийн яамныхаа доор бас одоо ингээд сайдын яг нөлөөнд тулчдаг. Энийг бас тусдан засаглалын хувь зайлшгүй салгах хэрэгтэй байгаа. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хэдийгээр улсын хурал томилдог гэж нэрлэдэг байгаа боловч бас л дарган сайд. Тэгэхээр бас л нэг талаасаа юу гэдэг нь тогтоол шийдвэр ямар тарифаар яаж эмчилгээг үзүүлэх үгүй юу гэдэг шийдвэр гаргаж байгаа газрыг сайд гаргаад нөгөө талаас нь эрүүл мэндийн байгууллагуудын дарга маргааг тойролдог сайд нь тусламж үйлчилгээгээ үзүүлээд тий нөгөө талд эмнэлгийн одоо ингээд quality гэдэг чинь чанарыг байхад бас сайд оролцоо яваад тахад засаглалын үед маш замбраагүй болчиход байгаа юм. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ чадвартай мэдлэгтэй боломжтой багийг тийм хүмүүс Монголд байгаа. Тэрийг яг мэрэд зарчмаар нь чаддаг мэддэг хүмүүсээр нь томилоод тэгээд яамнаас нь тусад нь гаруулж засаглалын хувьд маш тодорхой болох хэрэгтэй. Жишээлбэл одоо эмийг гэж ярьж штэ эмийн хөнгөлөлт бүртгэл дээр ямар юм н ороод байгаа, хөнгөлөлт дээр ямар юм н ороод байгаа. Эмүүд чинь яагаад чанарын шал өөр байгаа, мөнгө нь яагаад хамгийн хямд хамгийн бага үнээр ав гэж шахангуудаа тэргээр чинь эмчилгээ дүүлчилгээ үзүүлэхээр чинь нөгөө эмийн чинь чанар муу юм чи яаж эмчилгээнд явах.
гих мэтчлийн одоо ингээд зайлшгүй хийгдэх ёстой шаардлагатай ажил байгаа байхгүй тий. За дээрэс нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар чинь уулын стратегийн худалдаа авалт гэдэг имийг жинхэнээр нь хийх ёстой. Юу гэсэн үг вэ гэхээр тухайн эрүүл мэндийн байгууллагууд чанартай хүртээмжтэй яг үнэхээр тэр хүнээ эдгээсэн нас баралтыг бууруулсан хүндрэлээс багасгасан энэ эмчилгээн дээр суурилж санхүүжилтийн нөгөөд тэгж чадахгүй байгаа дөрөн санхүүгийн татснараа хөшүүрг нь чадахгүй байгаадаа нь хумигдаад чадж байгаа нэмэгдээ сайжраад тэгснээрээ чадaltaй эмчнэрээ аваад хүмүүсээс тэлээж эмчнэрийнхаа цалин мөнгөийг ч гэсэн шийдэж явах энэ арга нь байгаа байхгүй. Тэгэхээр энэ стратегийн худалдаа авалтайгаа бодлого олгогч нар өөрсдөө ч салбарын ч хүмүүсийн ч гэсэн бүрэн гүйцэд дойлж Монголынхаа хөрсөн дээр тааруулсан энэ өөрчлөлтөд маш аралтай хэрэгтэй байхгүй. Энэ яг анхан шатны тусламж үйлчилгээнд дээр ялангуяа одоо тэр төсвийн хуваарлалт маш бага очдог. Тэгээд яг тоног төхөөрөмжтэй холбоотой тий тэр техник тоног төхөөрөмжтэй холбоотой дээр өндөр бас төсөв хуваарлдаг гэсэн юм. Анхан шатны нэгждэр ийм яриаг байна. Анхан шатны нэгж гэдэг чинь одоо өрхтэй. Өрх чинь ер нь бол өрхийн би нэг нэлээд бас дээрх ярьж байсан. Өрх манай дээр одоохондоо статус нэг тодорхой биш. Хувийн ч юм шиг, хувьсгалын ч юм шиг, нөхөрлөлийн ч юм шиг, хамтрал ч юм шиг нэг тим явмаар яваад байгаа. Тэгэхээр энэ статусыг маш тодорхой болгож оруулж ирэх нэг чухал байгаа. Одоо зарим газар нь болохоор ч нөгөө нэг цагдаас сэргийлэх өрхтэйгээ холбоотой нөгөө эмнэлгэнтэй нэг байгууллага дээр байгаад улсаас мөнгө төлөгдөж яваад байдаг. Зарим газар нь болохоор ч өөрсдөө төлөөд байдаг те. Тэгэхээр чин дулаан цахилгын зарим нь улсаас гаргаад зарим нь хувиасаа гаргаад байдаг. Тэгснэ тэн дээр бас нөгөө нэг бие даасан одоо юу гэдэг хувийн хөвшил гэсэн үүднээс наваад үзчихэр зарим газараа зарим дараа нь маш өндөр цалин өөртөө хуваарлаад доор нь ажиллаж байгаа эм чимлэгийнхэн дандаа шинээр өрсөн дөнгөж хүүхдүүдийг аваад нөгөөдөл нь практик хийж бараг сурах гэж явсаар хагаад цаг хугацаа алдаад тэнд нөгөө жинхэнэ чанартай тусламж үйлчилгээ үзүүлээд жинхэнэ хаалга барих системээ үүсгээд дараагийн шатлал руугаа орох энэ юмнуудыг уяхыг бид нар ерөөсөө л одоогийн байдлаар санхүүгийн хөшүүргээр уйж өгөх гол зарчим байна. Гэхдээ би хитрхи хэм ярмааргүй. Яг тэр энэ 5 өдөр одоо яг энэ өрхийн эмчнэрийн бүх салбар төлөөлөлд хурж ирээд ордон дээр чуулж байгаа. Тэн дээр надад бодлогоо маш тодорхой дэлгэрэнгүй ярьж өгнө гэсэн. Одоохондоо та жоохон тисчээ төвчжээ гэсэн. Тэгэхээр тэрийг сонсож байгаад бас эргээд нарийн ярьж болж байна. Тийм яг үнэ. Манайх өнгөрсөн жил 3 эрүүл мэндийн хуулийн ажлын хэсэг байсан. Нэг нь манай эмнэлэг тусламж үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалхгүй 98 дор тогтоол. За манайх хуулиа боловсруулад бүх хөдөө орон нутгуудаар яваад хөрсөн дээр буух уу манайх чинь өргөн удам нутагтай хөдөө малчит гэдэг чинь шал өөр тусламж үйлчилгээ хэрэгтэй байхгүй. Тэгэхээр чинь бүх тийм аймагуудаар яваад за тэгээд хилцүүлэг хийгээд дараа нь олон улсын хилцүүлэг гэж бусад улс орн яг ялангуяа манайх шиг Казахстан, Эстон гэдэг хуучин одоо социалист систем байсан Семашка системтэй байсан улсуудыг оруулаад тэднийхтэй харьцуулаад хөгжингөө орнуудтай харьцуулаад ингээд том зураглалуудаа бий болгоод тэгээд нэгдүгээр санал дүгнэлтөд боловсруулаад улсын хурлд өгсөн байгаа. Бүх эмчнэр гишүүдтэй өгсөн байгаа. Салбарын сайдад өгсөн байгаа тухай. За тэгэнгүүтээ дээрээс нь нэмээд ди парламентэд анхны first draft шүү. Анхны драфтыг бичиж оруулсан байна. Тэгээд тэн дээр баг одоогийн мэдхийн 80 гаруй хүний комментууд ирсэн. Би албаар first draft-д тавьсан. Яагаад тэгэхээр би эмч эмнэлгийн ажилчтай салбар зүйлийнхэнд уулзах болгондоо заавал ди парламент руу өөрөө чинь санал тусгах ч хөрсөндөө бууж яг нарийн мэрэгжлийн юмнууд чинь байна уу байхгүй бол засахгүй бол хөрсөн дээрээ буухгүй хууль болоод та хэд бид нар бүгдээрээ нийтээрээ ингээ хохирноо гэх тээ. Тэгэхээр тэнд янз янзын коммент оо зарим нь юугаач гой комментууд юу нөгөө та хэд сонирхоо хараарай ди парламент зарим нь үнэхээр гайхах сайн гой комментууд өгсөн ба. Тэр комментуудыг би ингээд бүгдийг ингээ юу яа нэмэл яваалгаа. Тэгээ одоо тэр өөрчлөгдөөд одоо бүх тодорхойлт нь гарч байгаа өвчтөн гэж хийн жишээл анхаа шат гэж юугаа хэлээд байгаа эмнэлэг тусламж нь яг яа тий яаралтай тусламж юу гэдэг ингээд бүгдийн тест дараалаад. Тэгэхээр энэ коммент болгон бүр саж би юу яарахгүй гахгүй өргөн барих гэж гişүү чи олон хууль байвал сайн гэдэг. Гэхдээ би үнэхээр чанартай амьдрал хэрэгцээтэй хууль болоосаа гэж бодож байгаа. Тэр комментуудыг нэгтгэхэд ер нь бид нэг одоо нэг 90% та гэж үзэж болно. Бүр одоо энэ улс төр нэг жоохон амжаатвал өргөн барьчих гал хүлээж байгаа. Та орчдөг. Дараагийн эрүүл мэндийн салбарт яриад байгаа зөндөө тийм асуух юм байна.